Сайн бацгаана уу? Өнөөдөр та бүхэндээ GIF буюу хөдөлгөөн зургийг хэрхэн их талаар хүргэж байна. За хөдөлгөөнт зураг бол өөрөө видео зургийг батгахад бол хийхэд амархан. Энгийн зургаас бол илүү анхаарал татдаг. Ягаад тэгэхээр олон мэдээллийг нэг зургаар илэрхийлж болно. За мөн уралдаан тэмцээн, зураг эвлүүлэх зэрэг сонирхолтой хөгжилтэй байдлаар хэрэглэгчдтэй контент хүргэх боломжтой байдаг. За мөн хэмжээ нь бол том биш учраас хурдан ачаалах боломжтой. За GIF зургийг бол маш олон янзаар бэлдэж болдог. За тухайлбал Photoshop ашиглан хийж болно. Энийг голдуу одоо мэргэжлийн график дизайнерууд хийдэг. Цаг хугацаа бол тодорхой хэмжээгээр зарцуулдаг. За дөнгөж анхан шатанд болон бага зардал ашиглаад GIF зургийг бэлдэх боломжтой байдаг. Энэ дээр бол интернет дээр байдаг бэлэн програм хангамжуудыг ашиглаад хийж болно. За мөн гар утасны аппликейшнууд байдаг. За тэрийг Play Store дээрээс GIF зургийн аппликейшнуудыг та нар хайгаад татаад зураг бэлтгээд хийж болно. Өнөөдөр миний үзэх сургалт бол интернетээс бэлэн програмжуудыг ашиглаад GIF зургийг хэрхэн их талаар үзэх юм аа. Миний хувьд бол GIF зургийг gifeezy.com дээр хувиргаад линкийг нь байршуулах юм уу шеэрлэх замаар өөрийнхөө Facebook гэж юм уу сошиал медиа аккаунт дээр бэлдээ тавьчихдаг. За бүгдээрээ практикаар. За эхлээд GIF зургаа бэлтэнэ. GIF maker.me гэд орчин. За энэ GIF зургийг бэлдэж болдог үн төлбөргүй юм програм байгаа. За энэ дээрээс би upload image гэд. За ингээд зургуудаа татчихна. Нэг нэгээр татаж оруулж болно. За shift-тэй хулганыхаа зүүн төвчлөрийг контролтой хулганыхаа зүүн төвчлөрийг дараад ингээд хоёр зургаа. За ингээд 3 зургаараа GIF зураг бэлтжээ. Зургийн мань хэмжээ бол одоо бид нэр хэмжээг нь ихсгэж багасгаж болно. За тэгээд 100% харагдахаар тий. За зураг солигдох хооронд хугацаа бол 500 миллисекунд буюу 0.5 секунд. За миллисекунд гэдэг нь 10^3 зэрэгт. Тэгэхээр 1 секундын хугацаатай гэдэг нэг тэгэхээр нэг арай удаан. За 1 удаагийн давталтай, 3 удаагийн давталттай. За би ингээд create GIF animation гэдэг энэ төвчлөрөөр дарчихна. За тэг би болсон GIF зургаа ингээд энэ байдлаар ингээд харж болно. За би энэ download GIF зургаа татаад авчна. And download this GIF image гэд. За энэ дээр би ямар фолдерт хадгалсан байгаагийн. За энэ вэ те. За Ctrl X тэ дараад би татаж аваад дэлгэцэн дээр олчих. За энд хатри. За одоо би энэ gifeezy.com гэдэг орно. gifeezy.com гэд дараад орчин. Gifeezy.com нь болохоор бидний бэлдсэн GIF зургийг одоо сошиал медиа платформуд дээр байршлуулах тохиромжтой болгож хуурж өгдөг юм байна. За би одоо upload хийнэ. За create хийсэн болно тий. За би энэ хоёрын ялгааг хэлчихье. Upload хийх юм бол би одоо өөрийнхөө бэлэн бэлтцсэн зургийг ингээд татаж аваад за ингээд Facebook дээр шеэрлж болно. За мөн линкийн GIF линкийг копидж аваад өөрийнхөө одоо Facebook аккаунт дээр одоо fast хийгээд за би энийг ингээд арилгачаад тэгээ би пост хийчих болно. Аль эсвэл би энэ дээр одоо edit хийж болсон гэсэн үг. За create гээд edit хийхэд бол би одоо gifeezy.com руу орлоо. За би энд create. За GIF зураг авлаа. Видео зурагч татаж авч янзалж болно.
За миний гифт зураг байлаа юм. За би энэ дээр одоо крит хийж болж байна те, охидын бүтээгдэхүүн те. За энэ дээр за өнгийн юм ч юм уу те. За ийм тод өнгөөр бичиж болно. За ийм үсгэн тэмдэгтэр байж болно. За ингээ янз бүрийн юм сонголтуудтай. За тэгээд би анимашн хийж болно энэ дээрээ. За ингээд нөгөө sparkle гэдэг. За би одоо ингээд continue to upload. За upload to Giphy. Тэр энэ дээр одоо бэлдсэн гиф зурган дээр анимашн одоо үсэг тэмдэгттэй янз бүрийн юмнууд нэмж болох нь шүү дээ. За ингээд миний одоо анимашн видео маань сошиал медианууд дээр тавихад бэлэн болсон байна. Facebook, Twitter, Instagram тэ Pinterest гэх. За одоо би Facebook дээр шеэрлж болно. За ингээд би охидын бүтээгдэхүүн гэдэг. За ингээд Facebook дээр шеэрлжлээ. За би Facebook дээр ороод харчиж болно. Home гэдээ харчин. За ингээд миний бэлдсэн гифт зураг минь ингээд бэлэн болчлаа. Яг одоо энэ зургийн фикслийн хувьд бол та нар бас маш сайн анхаарч янзлах хэрэгтэй. Энэ сургалтанд би зүр бэлэн Google-с зургнууд тавьсан юм аа. Зургнуудын гифт зурганд орж байгаа зургнууд маань ижил хэмжээтэй ижил одоо фиксл нь ижилхэн байх хэвээр. За ингээд өнөөдрийн хөдөлгөөн зураг хэрхэн их вэ гэсэн юм сургалт маань дуслаа. За та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн сургалт хүртэл баяртай.